Эхлэх үү те. За сайн байцгаана уу? Миний нэр Ган Тулга. Би сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл засалч эмч байна. За өнөөдөр би та бүхэнд ковидын үеийн хөл хорионы үед гэр бүлийн доторх харилцааны талаарх багахан хэмжээний зөвлөмж өгөх гэсэн юм аа. За тэгэхээр хөл хорионтой холбоотойгоор бидний хөдөлгөөн багасаж за ихэнх цагийг гэртээ өнгөрүүлэх байдалд шилжсэн учраас гэр бүлийн гишүүд хоорондын харилцаан дээр юуг анхааруул зүйтэй вэ? За магадгүй энэ анхаарал хандуулаагүй холбоотойгоор гарч болох үр дагавруудын талаар товчхон та бүхэнд дурдатгая. За гэр бүлийн харилцааг ярьж эхлэхийн тулд хамгийн ихний зүйл юу ах вэ гэхээр хосын харилцааг бид нар авч үзэх ёстой. Гэр бүлийн хосууд гэдэг маань гэр бүлийн хамгийн тэргүүнд яригдах буюу асуудлуудыг үүсэж байгаа зүйлүүдийг шийдвэрлэх хоёр гол хүн маань байгаа. За тэгэхээр хосууд маань харилцаан дээр юуг анхаарах ёстой вэ гэхээр мэдээж өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэж бие биенээсээ тодорхой өдрийн цагаар хол байдаг байсан хосууд маань ихэнх цагийг хамтдаа өнгөрүүлж эхэлж байгаа маань зарим нэг талаараа магадгүй бие биенийхээ бүс рүү нэвтрэх буюу магадгүй өөрийн хувийн орон зайд хит их олон цагаар хамтдаа байх байдалтай холбоотойгоор хосуудын магадгүй тодорхой хэмжээний зөрчилдөөн үүсэх хандлагууд байдаг. Тэгэхээр хосууд маань хамтдаа цагаа өнгөрүүлэхдээ бид нар юуг анхаарах ёстойг та бүхэнд сануулад хэлээдхий. За ковидын нөхцөл байдалтай холбоотой хосууд маань юу хийж болох вэ гэхээр магадгүй хамтдаа байх цаг үедээ нэг нь нөгөөдөө урмын үгсийг маш сайн хэлж за нэг нь нөгөөгөө дэмжих хандлагыг хосууд маань бие биендээ өгдөг байвал зүгээр. За дараагийн мөн харилцаанд анхаарах зүйл маань юу байх вэ гэхээр бид бүхэн хосоодоо буюу партнердоо гинтийн бэлэглэх байгаа. За энэ маань та өөрийнхөө гэрийн нөхцөлдөө бүтээлч байдлаар сэтгэж магадгүй тухайн хүнийг яавал хэрхэн баярлах боломжтой вэ гэдэг тал дээр баг зэргийн өөрийгөө хүчилж буюу хөдөлмөрлөх нь байна. За дараагийн хосуудтай хэрэгцээтэй зөвлөмж юу байж болох вэ гэхээр бие биендээ юунд нь талархаж явдаг. За хамтын харилцаа, хамтын амьдралдаа тухайн хүндээ магадгүй ойрын үед хэлж чадаагүй зүйлсээ хэлэх. Энэ байдлаар харилцааг илүү эерэг түвшин рүү оруулж болох нь байна. За дараах нэг зүйл бол аль болох хамтдаа за телевиз, кино, за альва гарч байгаа нэвтрүүлэгч гэх юм уу үзэл бодлоо хуваалцаж болох зүйлс төр хамтдаа үзэж энэ тал дээр нээлттэй ярилцах замыг сонгол их үр дүнтэй байгаа. За тэгэхээр хосууд маань энэ цаг үед өөрөө өөрсдөө иймэрхүү анхаарал хандуулах нь байна. За дараагийн зүйл болохоор гэр бүл доторх хосуудаас гадна гэр бүлийн бусад гишүүд буюу хүүхдүүд за мөн ах дүүнэр гэх юм уу эмээ өвгөн гэх хүмүүс байдаг. Тэгэхээр бид бүхний хувьд хамгийн түрүүнд анхаарах зүйл маань юу байх вэ гэхээр бага насны буюу өсвөр насны хүүхдүүдийнхээ харилцааг яаж анхаарах вэ? Тэднэртээ хэрхэн яаж тусалцаа дэмжлэг үзүүлэх вэ гэдэг асуудал байна. За тэгэхээр сүүлийн үед ч гэсэн хүмүүс асуугаад байгаа юм хүүхдийн стрессийг бид нэр яаж тайлах юм бэ гэж асуудаг. Тэгэхээр эцэг эхчүүд маань хүүхдийнхээ стрессийг тайлах, харилцааг нь эерэг болгох хамгийн гол үүрэг ролтой хүмүүс маань байна. Тэгэхээр хүүхдтэй та тусалмаар л байгаа бол хамгийн түрүүнд эхлээд таны өөрийн стресс тайлагдаж чадаж байгаа юу? За мөн таны өөрийн сэтгэл зүйн болон бие махбодын хэрэгцээ маань бүрэн хангагдаж гин үү гэдгээ та эхлээд өөрөөсөө эхлээд асуух хэрэгтэй. Яагад гэвэл хүүхдтэй ойлголцохын тулд та төвчээртэй, та тайван амгалан байх хэмжээгээр хүүхдтэй тусалж чадна. Тэгэхээр эцэг эхчүүд болон хүүхдэд туслах гэж байгаа насанд хүрсэн хүмүүс маань өөрсдөө эхлээд стресс тайлах энгийн арга хэмжээнүүд буюу дадал зуршлыг өөрсдөө суулгасан байх хэрэгтэй. За тэгэхээр тэрэн дотор юу орж болох вэ гэхээр мэдээж өдөр тутмын хийх ажлыгаа төлөвлөх буюу өөрийн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Хөл хорионы нөхцөл байдал бид нэр төлөвлөгөөгүй буюу өөрийн ажлаа хийхдээс дараа л за ажлаас авах
таатай мэдрэмж гэдэг зүйл орхигдсон байдаг учраас сул цаг их гарч бид нар бухимдаж эхлэх гэдэг. Тэгэхээр та өөрийнхөө ажлыг төлөвлөх нь байна. За дараагийн зүйл мэдээж стресс тайлахын тулд та өөрөө тогтмол биеийн тамир дасгал хөдөлгөөнүүдийг хийх нь. За мөн тогтмол цагт унтах ёстой. Унталтыг яг тогтмол цагт унтаж тогтмол цагт сэрж байгаа байдал маань таны стрессийг даван туулах, таны сэтгэл зүг тайван байлгахад хамгийн гол үүрэг ролтой гэдгийг та бүхэн санах ёстой. За цаашлаад илүү нарийсгасан аргууд гэх юм бол стресстэй холбоотойгоор магадгүй тайвшрах амьсгалын дасгалууд, за мөн өөрийн дуртай хобби буюу хийхийг хүсдэг болон танд таашаал төрүүлдэг эерэг таатай зүйлсүүдийг ажлынхаа дундуур буюу гэрийн нөхцөлдөө хийхийг та бүхэн зөвлөж байна. Энэ маань таны стрессийг бол бууруулж өгөх нэ. За та өөрийнхөө стрессийг бууруулж чадсныхаа дараагаар хүүхэдтэй болон гэр бүлтэй ямар харилцааг үүсгэж эхлэх вэ гэхлээр болж өгвөл хамтдаа цагийг өнгөрөх боломжуудыг ашиглаж эхлэх хэрэгтэй байгаа. За энэ маань юу гэсэн үг вэ гэхлээр гэр бүл дотроо хөл хорионы цаг үедэд хоол идэх, хооллох цагийг дандаа гэр бүлээрээ ширээний ард хамтдаа хооллохыг хичээх хэрэгтэй. За дараагийн зүйл болохоор болж өгвөл гэр бүл дотроо цэнгэнт, хөгжөөнд тоглоом наадгаг тоглож цагийг өнгөрөөхийг хичээх хэрэгтэй. Энэ тоглоом маань гэр бүлийн аль болох бүх гишүүдийг оролцуулсан байдалтай байвал их зүгээр. За дараагийн гэр бүлийнхаа харилцааг бүх гишүүдийг оролцуулах зүйл маань юу ах вэ гэхээр салхилах буюу хамтдаа цагийг бага зэргийн биеийн тамир дасгал хөдөлгөөнтэй холбож цагийг өнгөрүүлвэл энэ маань гэр бүлийн харилцаа болон стрессийг даван туулахад үр дүнтэй арга болох юм байна. За хүүхдүүд бид нар энэ стрессийн үед зарим тохиолдолд ойлгохгүй байна гэж гэр бүлийн гишүүдээс ч юм уу ээж аав нараас зарим тохиолдолд хэлдэг. Тэгэхээр энэ үед бид нар хүүхдтэйгээ харилцахын тулд ерөнхийдөө яах ёстой вэ гэхлээр хамгийн түрүүнд хүүхдтэйгээ шудраг буюу нээлттэй байдлаар харилцааг үүсгэжээ. Тухайн асуудал маань юу юм? За эргэн тойронд болж байгаа нөхцөл байдлын талаар таны байр суурь ямар байгаа талаар нээлттэй, тодорхой, чөлөөтэй харилцаж ярихыг хичээх хэрэгтэй байна. Энэ маань хүүхдэд тухайн нөхцөл байдлын талаарх ойлголтыг мөн даван туулах ур чадварт нь сургаж өгнө. Тэгэхээр та хүүхдтэйг аль болох нээлттэй ярих нь байна. За мөн дараагийн зүйл бол хүүхдтэй тоглох буюу хөгжилдөх, өөрийгөө стрессээ тайлах боломж бүхий цаг хугацаа гаргаж өгдөг байвал их зүгээр. Ихэнх одоо хөл хорионы цаг үедэд зарим эцэг эхчүүд маань хүүхдүүдэд илүү хичээл ном ноцрогдлоо гэд маш их хэмжээтэй шахах хандлага байдаг. Тэгэхээр энэ маань эсрэгээр хүүхдийн маань суралцах болон бие махбодын үед ядрал султалт гэдэг зүйлийг үүсгдэг учраас хүүхдэд чөлөөтэй тоглох, өөрийгөө илэрхийлэх, хөгжилдөх цаг хугацааг өдөр тутам заавалжгүй гаргаж өгдөг байхыг анхаарах хэрэгтэй байгаа. За дараагийн хүүхдтэйгээ ойлголцох, харилцааг эерэг болгоход хэрэгцээтэй юм юу байх вэ гэхлээр хүүхдэд чинь дур сонирхол юу вэ? Энийг таньж мэдхээр өөр цаг гаргаач. Хүүхдийнхээ сонирхлыг дэмжих, тухайн зүйлийн талаар ярилцах ойлголтыг авахын тулд хүүхдтэйгээ цагаа өнгөрүүлэхийг та бүхэн зөвлөж байна. За дараагийн анхааруулах зүйл юу байх вэ гэхлээр хөл хорионтой холбоотойгоор тодорхой хэмжээний айдас түгшилтүүд нийгэмд үүсэж байгаа болохоор үүнтэй холбоотой хүүхдтэйгээ ярилцах, мөн цаашлаад үзэх юм бол өвчний талаарх буруу ойлголт байхгүй. Энэ тал дээр нь маш сайн ярилцаж ойлголцохыг хичээгээрэй. Яагаад бид нар хөл хорионд байгаа вэ? За энэ өвчнөөс хэрхэн яаж бид нар гэр бүлээрээ хамгаалах боломжтой талаар нээлттэй хүүхдийн насандан тохирсон байдлаар буюу энгийн ойлгомжтой үг хэрэгслийг ашиглавал зүгээр байна. За асуулт орж ирсэн байна.
За энэ дэр өсвөр насны хүүхэд маань утсаараа оролдох, за мөн энийгээ дагаад гэр бүлийн гишүүдийнхээ үг яриаг сонсохгүй байдалтай үүсэж байна гэсэн ийм асуулт буюу зөвлөгөө орж ирсэн байна. За тэгэхээр хүүхэд маань бидний өөрсдийн тусгал гэж үздэг. За тэгэхээр хүүхэд яагаад бусдын үг яриа за магадгүй зөвлөгөөг эсэргүүцээд байгаа юм бэ гэхээр магадгүй бид нар хэд их хувийн орон зай руу халдах эсэргээрээ магадгүй тухайн өсвөр насны хүүхдээс ахмад гэр бүлийн гишүүд маань харилцааныхаа явцад бие биенийхээ үгийг үгүйсгэх буюу хангалттай цаг гаргаж энэ асуудалд хандахгүй байгаатай холбоотойгоор хүүхдийн маань магадгүй хандлага харилцаа ийм болж иж болцсошгүй. Тэгэхээр яран тухайн хүнийг буруутай хүүхдийг буруу байна гэж үзэхээс илүүтэйгээр бид нар яаж хамтдаа ойлголцох вэ гэдэг дээр ажиллах нь зүйтэй. Магадгүй түрүүний танд хэлсэн зөвлөгөөний дагуу магадгүй өнөөдрөөс эхлээд гэр бүлээрээ хамтдаа хооллох, хамтдаа тоглоход цагийг гаргаж эхлэх. Энэ маань айжим явцтайгаар өсвөр насны хүүхэд маань өөрийгөө гэр бүл дотроо чөлөөтэй илэрхийлдэг, мөн зөрүүлээд гэр бүлийн гишүүдийнхээ үгийг сонсоход тус болох юм ба. За дэлгэцийн дум буюу одоо гар утас, ухаалаг утасны хэрэглээ маш ихтэй компьютерийн ард ихэнх цагийг өнгөрөөгөөд байдаг асуудал төр энэ маань юу вэ гэхээр тухайн хүнд утаснаас гадна таашаал авах буюу цагийг хөгжилтэй өнгөрөх зүйлсийг бий болгож өгсөн тохиолдолд тухайн хүн маань энэс холдно. Гэрт магадгүй сонирхлыг татах, цагийг идэвхтэй, хөгжилтэй гэр бүлийн хүрээнд өнгөрөх боломж дутмаг байгаа тохиол утасны хэрэглээг бол бид бүхэн хориглоод дийлэхгүй юм аа. Тэгэхээр магадгүй гэр бүлийн нөхцөлд энэ тал дээр бага зэрэг өөрчлөлт магадгүй гэр бүлийн хүрээнд утсаа оролдохгүйгээр бүх гэр бүлийн бүх гишүүд нэгээс нэг цаг 30 минутын хугацааг магадгүй утсаар оролдохгүйгээр өнгөрөөцгöö гэдэг ийм магадгүй дүрмийг гэр бүл дотроо гаргаад хамтдаа цагаа өнгөрөх гэж оролдож үзэх хэрэгтэй. Энэ үед магадгүй ихэнх үед хүмүүс бухимдаж таагүй хүлээж авах боловч айжим явцтайгаар нээлттэй буюу хоорондоо ярилцдаг бие биенийгээ сонсох байдал нэмэгдэх тал үүсч болох юм аа. За түрүүн ярилцлагын үед асуулт орж ирэхээс өмнө мөн нэмээд нэг зүйл хэлэхэд хүүхдэд илэрч буй сэтгэл зүйн байдлууд айдас төгсөлтүүд энэ хөл хорионы үед байх вэ? Та бүхэн энэ тал дээр эцэг эхчүүд маань гэр бүлийн гишүүд маань анхаардаг байгаарай. Яагаад гэвэл хүүхдүүд маань өөрсдийн таагүй мэдрэмжийг зарим тохиолдолд илэрхийлэх чадвар буюу үгээ зөв сонгож чадахгүй байгаагаас холбоотойгоор бусдад мэдэгддэггүй. Тэгэхээр ийм тохиолдолд бид нар ярилцах буюу хамтдаа цагийг өнгөрөөх замаар за магадгүй тэр өсвөр насны болон бага насны хүүхдийн маань ааш зам өөрчлөгдөж байна уу гэдэг байдлыг анзаарч ярилцах хэрэгтэй. Магадгүй тухайн хүүхэд за магадгүй гэр бүлийн гишүүд чинь хөл хорионы нөхцөл байдлын үед ааш зангийн өөрчлөлт за айдас түгшүүрийн байдалд тодорхой хугацаанд буюу за магадгүй 14 ба түүнээс дээш хоногор 50 бус байдал үргэлжлээд байвал магадгүй та бүхэн мэрэгжлийн байгууллагуудад хандаж зөвлөгөө авахыг та бүхэнд сануулж байна. За дараагийн асуулт орж ирсэн байна. За манай сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс магадгүй та бүхэн утсаар болон цахимаар зөвлөгөө зөвлөмж авч болно. За зөвлөгөөг цахимаар авъя гэвэл та бүхэн Facebook манай сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв гэсэн Facebook хуудас байгаа. Та энэ хуудсанд хандаж магадгүй тодруулах асуулт байвал асууж болно. За мөн дээрээс нь 1800 2000 гэсэн 24 цагийн зөвлөгөө өгөх буюу за гэр бүл хүүхдүүд за сэтгцийн эрүүл мэндийн талаарх зөвлөгөө тусламж өгдөг утас ажиллаж байгаа. Тэгэхээр та энэ утсаар холбогдоод магадгүй өөрт хэрэгцээтэй байгаа мэдээлэл тусламжийг авч болох нь байна. За мөн дээрээс нь манай эмнэлэгт үзүүлэхийг хүсэж цаг авахыг хүсэж байгаа бол 7015 0520 гэсэн утсанд хандаад цахим хэлбэрээр та үзлэгийн цаг зөвлөгөө авах цагийг авч болох нь байна.
За ингээд та бүхэнд өнөөдрийн лайв богино хэмжээний мэдээлэл энэ хүргээд өндөрлөе. Та бүхэн энэ хөл хорионы үед эрүүл мэнд аюулгүй байдлынхаа дэглэмийг маш сайн хангаж гэр бүл болон ойр дотныхоо хүмүүсийг хамгаалаарай.